За энэ удаагийн агуулга дэмжих видеогоор газар зүйн бүр хөгжсөн сэдвийн хүрээнд эсэлтийн өргөж шалгалтанд тиймээд ямар асуулт даалгаврууд ирснийг хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөөхөөр бэлтлээ. За эхний асуулт нь газар зүйн бүслүүрийг зөв сонгоно уу? Энэхүү бүслүүрт температурын зөрүү бага, сарын дундаж температур 27 хэм, тунцны хуваарлалт чигэд жилд дунджаар 1500-аас 3000 мм тунц ундаг. За гэлээ гэж нэрлэгдэх чиглэг мөнх ногоон ой тархсан бол энэ ямар бүслүүрийн онцлог шинжийг илэрхийлсэн байна вэ гэхээр температурын зөрүү багатай. За тэгээд сар болгонд тиймээ тунцны хуваарлалт чиг гэдэг нь өөрөө ерөнхийдөө харьцангуй тундас их ундаг. За тэгээд ингээд унжаа тунцын хэмжээнд тийм одоо 1500-аас 3000 гэдэг маань ерөнхийдөө бас нэлээд их тунц ундаг бол хэсгийг зааж байна. За ингээд энэ ийм тунц ундаг газар тийм одоо мөнх ногоо нь ой тархсан байгаа учраас энэний зөв хариулт нь болохоор халуун бүслүүр. За халуун бүслүүр экваторын бүслүүр байх гэдэг. За ягаад халуун бүслүүр байхгүй байгаа юм бэ гэхээр халуун бүслүүрт одоо температурын зөрүү багтааж гэсэн одоо тунцны хуваарлалт бол жигд бус байдаг. За тэгээд тундас бол жилд дунджаар 200 тийм одоо 50 мм хүрэхгүй бага хэмжээний тунц ундаг. Томоохон цөлүүд бол энэ халуун бүс оршдог. За сэрүүн бүслүүр хотымод дөрвөн уйлалын ялгаа байдаг учраас температурын зөрүү ихтэй байдаг. За сэрүүн бүс нь өөрөө их газрын болон далайн гэдэг бас ялгаатай байдаг. За туйлын бүслэр маань өөрөө тийм одоо температур маш багатай. За тэгээд хасах хэм рүү орж ирнэ. Тэгээд тунцны хуваарлалт харьцангуй багатай гэсэн өгөгдөл өгөх юм бол энэ өөрөө туйлын бүслэрийг бол зааж байгаа хнэ. За хоёр дахь нь газар зүйн бүслүүрийн хүрээнд хэд хэдэн бүсийг ялгадаг. Зөвхөн хуурай газрын хүрээнд одоо бүс нь үүсдэг бол газар зүйн бүс үүсэх үндсэн нөхцөл юу вэ гэдэг. Тэгэхээр эндээс дулаан болон температур гэдэг нь өөрөө нэг утгыг илэрхийлээд байна. Тэгэхээр ерөнхийдөө газар зүйн бүс үүсэх үндсэн нөхцөл болохоор чийг болон дулааны тодорхой ялгаанаас болж тийм ээ одоо бүслүүрийн хүрээнд бол зөвхөн хуурай газар дээр газар зүйн бүс үүсдэг. За гурав дахь асуулт нь болохоор дэлхийн голлох экосистемүүдийн биомассын тархалт хаана хамгийн их вэ гэхээр тэгэхээр эндээс биомасс гэдэг маань өөрөө тухайн юм одоо орчинд амьдарч байгаа амьтад ургаж байгаа ургамлуудын нийт тоо хэмжээгээр бид нар биомасс гэж хэлдэг. Тэгэхээр мэдээж амьдрах орчин нөхцөл илүү тааламжтай буюу тэр чиг ихтэй халуун газар болох халуун орны ойн экосистемд бол биомассын хэмжээ бол хамгийн бол их байна. За дөрөвт нь болохоор энэ зургийг харуулад энэ нь өөрөө экосистемд өгж байгаа эд тэжээлийн хэлхийг бол өгсөн байгаа дээ. Тэгэхээр газар зүйн бүр хөгжим бол өөрөө хэд хэдэн ийм ерөнхий зүй тогтолцоотой байдаг. Энэ нэгдүгээрт нь мөчлөгт үеийн хэмнэлт шин чанар, за эргэлтэнд байх, сэргэх шинж, газар зүйн бүслэг шинж гэсэн эдгээр дөрвөн шинж байдаг. Энэ зүг хатам одоо ургамлыг тийм ээ одоо жижиг амьтнууд нь жижиг амьтныг тийм ээ том амьтнууд нь эдгээр амьтад тийм ээ одоо мөхөж буцаад ургамлын одоо бордоо болно гэд харуулж байгаа нь өөрөө эргэлтэнд байх шинжийг бол илэрхийлж байгаа зураг бахнэ. За тэгээд сурагчид маань биомандал гэсэн хичээлээ биедаан дахиж судлаад энд байгаа 5 дасгалыг одоо ажиллаад дасгалыг буцааж багш руугаа илгээх нэ. Анхаарал тавьсан хүүхдүүдэд баярлалаа.